хүмүүсийн одоо шинэ жилийн зорилго төлөвлөгөө тэрэнд хүрэхэд маш их тус болж болдог нэг зүйл эсвэргээрээ буруу ашигласан тохиолдолд саад болдог зүйлийн талаар ярив. Энэ бол одоо календар байгаа. Ер нь календарыг бид нар одоо Монгол хүний сэтгэхүй тохируулаад Монгол одоо тэр цаг уурын нөхцөл тохируулаад өөртөө тохируулж ингээд анханасаа бүтээчээд дараа нь өөрийнхөө хүсэж байгаа ажлыг төлөвлөвөл илүү бодиттой болдог. За тэгээ энийг миний хувьд төслийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаа төслийн мэргэсэн одоо зэрэгтэй хүний үүднээс та бүхэнтэй хуваалцаад яриад явна. Жилээс жилд ингээд төлөвлөгөө гаргадаг. Тэгээ төлөвлөгөө гаргахын нэг давуу тал нь хүний нөгөө дотор байдаг стрессийг ингээд алга болгочдөг шүү дээ. Хүн өсөж байгаа юм а шинэ жилээр ч байна уу эсвэл одоо ямар нэгэн мэдэхгүй чадахгүй юм а эхлэх үедээ сайхан судалж агаад бүгдийн сайхан чагсаагаад бичээд ингээд ингэж явах юм байна гэхээр тэрнийг нэг харах дүр зураглалыг одоо толгойн дотроо бий болгоод тэгээд ингээд тайвширчдаг. Тэгээд тэрийг хийж эхлэх боломж ингээд бүрддэг. Гэхдээ нөгөө талдаа ингээд яг бодит ажил хэрэг болгоод тэрний араас ингээд явах үед нөгөө нэг Мартин 8, нөгөө нэг цагаан сар шинэ жилдээ гэх мэтлэн ингээд баахан одоо тийм бүтээмжгүй тэр төлгөөн дээр ажиллах боломжгүй өнгөрүүлэх тэр цагуудтай учирдаг. Тэгээд энэ цаг хугацаанууд маань мэдээж миний тэр төлгөөний бодит байдалд гажилт үүсгээд тэгээд асуудал болж эхэлдэг. Тэгэхээр энийг одоо яаж аргалах юм бэ гэдэг асуудал надад ер нь гарч ирсэн гэсэн үг. За тэгээд бодоодсэн чи ер нь би чинь төслийн менежментийн чиглэлээр ажилладаг шүү дээ. Тэгээд төсөл хөтөлбөрийн төлөвлөгөөг ингээд мэдээж 7-10 хүмүүс нийлж байгаа нэг том төслийн төлөвлөгөө гаргаж ирдэг. Гэхдээ тэрийг яригдгүн дээр ашиглуул ямар вэ гэж бодсон. Тэгээд төсөл дээр бол одоо төслийн календар гэдэг маш чухал зүйл байдаг. Одоо тухайн төсөл дээр хүмүүс 2 хоног ажиллаж болно, эсвэл 5 хоног, 7 хоног ажиллахаас шалтгаалаад төсөл үргэлжлэх хугацаа, одоо цалин мөнгө, төсөв гэд бүх юм өөр болдог. Тэгэхээр яг энэ аргыг тэгвэл би хувь хүн дээрээ одоо дээр нэвтрүүлдэг юм биш үү гэдэг тийм одоо дүгнэлт хийсэн. За тэгээд тэрийг одоо хэрхэн хувь хүн дээрээ шилжүүлж ашиглаад төлөвлөгөөгөө илүү наривчлалтай болгосон бэ гэдэг талаар л ярих гэдэг гэсэн үг. За тэгэхээр би өөрийнхөө ашиглаж байгаа календарыг та бүхэнд одоо энд харуулъя. За энэ календар дээр болохоор мэдээж одоо хагас бүтэн сайнд амрах юм уу гүм үү гэдгийг хамгийн эхлээд шийдэж байгаа. Ерөнхийдөө хүмүүс одоо ингээд ажиллаж амьдрмаар байна. Ажил амьдрал амралт энэ төр ингээд салгамаар байна. Тийм учраас хагас бүтэн сайндаа ерөнхийдөө анханасаа амруул зүгээр гэдэг учраас хагас бүтэн сайнд амарна гэж саарлаар ингээд тодруулсан байгааг харж болно. За хэвтэ тэнхлэг дагуу бол миний одоо тийм ажиллах одоо өдрүүд даваагаас баасан. За тэгээд бие нэмэн амарна гэдээ харагдаж байна. Босоо тэнхлэг дагуу 1 сараас 12 сар тэгээд одоо 1 сарын 1 нь ямар гаригаас эхэлж байгаа юм бэ гэдэг нь ингээд энэ хүснэгтээс харагдаж байна. За дараагийн нэг бодолцож үзэх зүйл нь болохоор албан ёсны баярууд буюу энэ улаан болгосон хэсгүүд байна. За Монгол улсын засгийн газраас нийт бүх нийтээр амрах өдрүүдийг жил болго ингээ хууль болгоод гаргацдаг. Тэр нь вебсайтуудаар ингээ интернет тэр хайвал байж идэг. Тэгээ энэ дэр одоо нэмж нэг юм ярихад энэ одоо Монгол улсад амьдарч байгаа хүмүүс Монгол улсын мэдээж гадаад улсад амьдарч байгаа хүмүүс гадаад улсын хэмээн хийн шүү дээ. Жишээлбэл манай сувгийн 50% нь бол одоо Монгол улсаас 50% нь бол гадаадаас үзээд байгаа. Тийм учраас гадаад улсад амьдарч байгаа бол Монгол улсаас арай өөрөөр ингэж амралтын өдрүүд гэж оруулах жишээний ийм тохиргоо хийх боломжтой. Тэгэхээр миний энд оруулсан байгаа тохиргоо нь болохоор зөвхөн одоо Монгол зориулсан тийм улаан өдрүүд байна. Монгол улсад нийтээр амрах өдрүүд байна. За үүний дараагаар хамгийн чухал одоо жинхэнэ монголчилсан монгол сэтгэлгээнд тохирсон хэсэг болох нөгөө нэг хүмүүсийн албан ёсны биш хэрнээ сэтгэл зүгээрээ бүтээмжээрээ ингээд амарчдаг тийм ингээ сайхан налайж одоо явдаг тэр үеуд байгаа, чийлэрч явдаг үеуд байгаа. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл 2 сараас эхэлсэн байна. За 2 сарын 9-өөс эхлээд 2 сарын 27-ны хүртэл энэ жилийн үед миний хувьд бол ингээд ерөнхийдөө бүтээмж унана гэж шараар оруулсан байна. За ягаад вэ гэхээр ингээд тэрэн дээр чинь цагаан сар болон цагаан сарынхаа нөгөө бууз энтриг хөлдөөж одоо бэлтгэхээс эхлээл тэр чинь цагаан сарын дараа эхлээд одоо хамаатнуудаараа дараа найзуудаараа тэгээд одоо байгууллага дундуураа гэд ингээд шинэлээ явчихдаг шүү дээ. Тийм учраас энэ үед одоо төвлөрч суугаад юм ярина гэдэг бол бас жоохон асуудалтай байдаг. Тийм учраас анханасаа би төлөвлөгөө гаргахдаа энэ үед ингээд унана гэд тооцсон байгаа гэсэн үг. Миний бүтээмж хэрвээ би Монголд байгаа бол за тэгээд дараа нь 3 дугаар сарын хувьд болохоор 6 сарын 6, 7, 8-ны өдрүүдийг оруулсан байна. За тэгээ 18-ны өдрүүдийг 18 бол одоо нийтээр амрах өдөр биш шүү дээ. Тэгсэн ч гэсэн 18-ыг оруулсан байна. За тэгээ 6 сар руу орж ирээд 6 сарын 15-наас ер нь одоо 6 сарын 30 хүртэл бүгдийг шар болгосон байна. Яг гэхээр ер нь ингээд жимс ногоод цэцэглээд гой ногоороод ирэхээр хүмүүс чинь тэгэл бүгдээрээ амралтын өдөр болоогүй юу гадагшаа гараад явчихдаг. Тийм учраас тэрийгээ дагаад хүмүүсийн нэг өнгөцсөн ажиллаа хийх. За тэгээ зугаалах 2 нэг дундуур нэмэлтээр ямар нэгэн хувийн зорилго
зорилго ч гэдэг юм уу тэрэндээ ингээд цаг гарах боломж нь бас багасаад ирчдэг. Тийм учраас энд бол ингээд шаардлагатай харуулсан байна. За 7 дугаар сарын хувьд бол одоо тэр жигт нь шаардлуулсан байна. За наадам мэдээж байгаа. Наадамтай холбоотойгоор хүмүүс бол ер нь докторгүй болцдог. А миний хувьд бол яг юун дээр үнэлж янийг дүгнэнд гэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд сургалт зөвлөх үйлчилгээ оруулаад нэг төсөл дээр очиод яа гэхээр ерөөсөө тэр багийн хүмүүс нь яг иймэрхүү нөхцөл байдалтай одоо дийлэнх нь байгаад байсан. Одоо олон төрлийн байгууллагууд дээр гэсэн үг тийм. Тэр туршлага дээр үндэслээд энийг ярьж байгаа гэсэн үг. За үүнээс дараа 8 сарын бас сүүлийн 7 хоног байна. 8 сарын сүүлийн 7 хоног чинь нөгөө хичээл сургуультаа орно гэд хүмүүс хүүхдийнхээ амийг бэлдээд одоор дүүрэн төгжрөл болоод ингээд бас ингээд жоохон бүтээмж унах талтай болчдөг шүү дээ. Төгжрлээс үүдээд хүмүүс нөгөө ажиллаа хийх цаг нь багасчдаг. Ажиллаа хийх цаг нь багасчаар хүн дахиад нөгөө өөрийнхөө өсөл төгжрөл, хувийн зорилго, шинэ жилийн зорилготой зарцуулах цаг нь багасчдаг гэсэн. За тэгээ явж байгаад нэг гайгүй одоо тэгээ 9, 10, 11 гэдэг гайгүй сар явж байгаад энэ үед бол нэлээд сайн төлөвлөж ажиллах боломжтой гэсэн үг. За тэгээд 12 сард бол дахиад ингээд шаардсан байна. За одоо бол бид нэр 12 сарын 15-наас хойш 31-ний хооронд бас дахиад ингээд шинэ жилүүд гээд ингээд явчихдаг. Тэгэхээр ингээд харуул надад одоо төвлөрч юм хийх боломжтой, өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой өдрүүд нь энэ жилийн ямар өдрүүд байгаа юм бэ гэдгийг ингээд цагаараад харагдаж байна гэсэн. За тэгээ энэ хэсэг дээр би энэ саруудыг бас зарим нь шард, зарим нь цагаан болгосон байна. Тэгэхээр жил бүрийн 1, 3, 4, 5, 9, 10, 11 гэдэг сарууд бол манай Монгол хүмүүсийн хамгийн бүтээмжтэй байх боломжтой цаг учраас би энэ хувийн зохион байгуулалт, хувийн өсөлт төгжөлтэй шинэ жилийн төлөвлөгөө гаргаж байгаа бол энэ саруудтай төлхөө ажиллаад тавиад өөрийгөө шахаж ажиллана гэсэн үг тийм. За тэгэхээр ерөнхийдөө саяны жишээнээс төлөвлөгөө гаргах төр механик ажлын цаана байдаг одоо хамгийн үндсэн тохиргоо болох календарын тохиргоог авч үзлээ. За энийг бол одоо мэрэгжлийн төслийн менежер хүн, төслийн төлөвлөгч хүмүүс бол илүү албан ёсны төслүүдийг мэрэгжлийн Microsoft Project Center гэдэг програмаар хийдэг. Миний хувьд яг хувь хүн дээрээ энэ банк прожектыг гаргаж ирээл ашиглаад авах боломжгүй. Дээрээс нь одоо ойр дотныхоо хүмүүстэй заавал тийм одоо мэрэгжлийн төслийн менежер төсөл том бүтээн байгуулалтын төсөл дээр ажиллах шаардлагагүй хүмүүс болохоор OneNote аппликейшнийг санал болгож байгаа. Зүгээр хувь хүн дээрээ үнэгүй байдаг аппликейшнийг ашиглаад өөрийнхөө тархин дотор болоод байгаа процессыг дижитал орчинд одоо тэмдэглэл мэдээллийн боловсруулалт хийхэд энийг ашиглаж болно. За тэгээд календар бодит бол та өөрийгөө буруутгахаа болно те. Тэгээд нэг тийм баяр ёслолын өдрүүдээр нэг санаа амрах боломжтой болно. Ягаад гэвэл тэр өдрүүдээр амарна гэд анхнаасаа жилийнхэн төлөвлөгөө гаргацсан учраас тэгэхээр илүү амар тайван болно гэсэн. За тэгээд хэрвээ та энэ жилийг үнэхээр өөр байгаасаа илүү төлөвлөгөөнүүд маань наривчлалтай болоосоо гэж бодож байгаа бол төслийн менежментийн практик хэрэглээ OneNote гэдэг сургалтыг миний хувьд хүмүүст зориулж бэлдсэн байгаа. Яг энэ асуудлаа шийдэхэд нь өөрийнхөө төлөвлөгөөг дижитал орчинд тэгээд илүү энгийн шийдлэр стресс багтаагаар боловсруулад үр дүнг нь наривчлах тухай бид авч үзэх болно. За тэгээд энэ бичлэг танд таалагдсан бол надад лайк дарж мэдэгдээрэй. За миний бусад англи хэл сурах, битад суралцах хувийн зохион байгуулалтын тухай бичлэгүүдийн суваг дээр орж явах учраас манай сувагт subscribe дараад дараагийн бичлэгүүдийг цаг тухайд нь хүлээн аваарай. Дараа уулзъя.